Согтууруулгандаа хэрэгэлсэн үед нь усанд оруулахгүй шууд гэрдүүнд буцаах бага насны хүүхдүүдийг хараа өнөхгүй голд усанд ороход энэ голын хэрэг дагуу байвал арга хэмжээний холбогдож хүлээдний энэ машин техник байх юм бол заавал одоо нэг холбогд хэзээ нь олж тодлуулж гэрийн хүлээлгэж ийм арга хэмжээний яваад. Өдрөөр явж байгаа 8 засаг даргын захирлын дагуу хөлхөн ус гүн аюул гэсэн нэгэн арга хэмжээний дагуу одоо завтай эргүүл болон 5 эргүүл явж байгаа. Явгнаар боён завтай, мотоциклтай, дорооноор цагдаагийн газар, хүүхэд гэр бүл үйлсийн газар, онцгой үйлсийн газар, Балдамруудлах 52 дугаар он хан цаац газар цайгуур гэсэн 13 байгууллагаас өглөө 11 цагаас усны эргүүл гараад орой 9 цаг тухайн үедээ хүн олонтой ихтэй байх юм бол хондоо нөө аж ахуйн нэгжүүдэд буулгаад нэмэлтээр өөрсдөө идэх татаад тэгээд одоо орой нар орцол явж юм да. Завтай эргүүл нь баруун цэмтэнгүүрээс зүүн цэмтэнгүүр. За зүүн цэмтэнгүүрийн цааталд хүн байх юм бол тэрийг хүртэл яваад эргэцсэн. Мотоциклтэй нь болохоор ставаас 2 тишээ 2 гүүр хүртэл мотоциклтэй. Явган эргүүлүүд нь болохоор арай нөгөө явган болохоор арай өөр 3 км-ийн зайтайгаа тэгээд 6 цагаас хойш дандаа нөгөө хар гэрэг болон найз нөхдөр ажлын цаг дуусгаад арай нэг сэрэг жоохон амьсгалтай ороод хүмүүс аягүй болдог. Усны төвшин аягүй нэмэгдээ урсгал бас аягүй ширүүн өмнө хэмжээтэй болдог. Харахад гайгүй юм шиг тэгээд нөгөө доор орондод аягүй ширүүн болдог. Хараа хэмждэггүй хүүхдүүд ер нь хэрэг байна. Ер нь явхад хэрэг таарлаж байна. Анх одоо усны эргүүл гарч эхлэхэд бол их байсан. Одоо бол ерөнхийдөө хүүхдүүд бол багт бас. Цөөхөндөө мерсэл одоо өдөрт нэг юу гэдэг нь 3-4 хүүхд хараа хэмждэг. Өмнө нь бол ерөнхийдөө загас барих те голын эрэг дагуу усанд орох гэсэн хүүхдүүд аягүй явж ирсэн бол одоо нь усны эргүүл гарч эхэлснээс хойш одоо хараа хэмждэг хүүхдүүд бол яваа байсан. Ар гэрийнх нь сошиал орчин болон өөрснөрөө байнгын холбогдож хэлж байгаа болохоор хүүхдүүдэд явуулгаач болсон. Тэгээд нөгөө тухайн томчууд гэсэн ерөнхийдөө нөгөө усны эргүүл байнгын онцгой явж байгаа гэдэг утгаараа хүмүүс гол усрууд ойртохын тулд хамаагүй багсан. Эргүүлүүд усны эргүүл гарснаас хойш хүний хандлагууд бол шал өөр болсон, хүлээж авах нь шал өөр болсон. За эрэг дагуу амарч байгаа улсууд бол өгсөн бүрэг даалгаврын хэлэмгүүд хэлж байгаа зөвлөмж юмнуудыг бол маш сайн хүлээж авч байна. Амарч байгаа улсууд маань аягүй зөв болсон байна. Голын эрэг дагуу амраад одоо аял зугаалчаад буцаа явахдаа хог новшоо бүгдийг аваа явж байна. Бага насны хүүхдүүдэд хараа хэмждэг усанд оруулахгүй олон эргэн гадна тал нөгөө жижиг хүүхдийн басин гэж хэлдэг шүү дээ. Явуулын тэрийг авч хүүхдүүдэд тэндээ оруулаад гол усанд орох нь хамаагүй багссан байна.